За гишүүдэд өдөөс хойш мэндийг хүргэе. Гэр хурлыг барилгажуулах, утаа төгжрлийг бууруулах тухай хуулийн өөрчлөлтийн хэлцгээс явж байна. Тэгэхээр хэлцгээс явж байгаа үед энэ үзэл баримтлалын шинжтэй бас зөрүүтэй байр суурьуд гарч байна. Жишээ нь энэ хуулийн дээр барилгажуулах сан байгуулна гэж байгаа. Сан эмчин мэдээж орлоготой зарлагтай байж таарна. За хуулийн төсөл бичснээр гэр хурлыг дахин төлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас орлого олно, сангийн орлогыг одоо үндсэндээ нийслэл орон сууц худалдан борлуулж орлого олно. Энэ одоо ингээд нэг юм бизнесийн харилцаанд яг яаж оролцох гэдэг байгаа. Сангийн зарлага хэсэг нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориултад орон сууцны барилгыг буулгах, шинээр барихад энэ сангийн мөнгө зарцуулагдана. Барилга одоо нийслэлээс шинээр барина гэдэг нь яг ямар ойлголтууд энэний цаана явж гинэ үү. Тэгэхээр яг өнөөдөр засгийн газараас шинэ засгийн газараас тодтгол өргөн барьж байна. Энэ тодтголын үндсэн бодлого чиглэлийг эдийн засагт бизнесдэх төрийн оролцоог хэрхэн яаж бууруулах уу? Зохицуултыг хэрхэн яаж бууруулах уу? Энэ төвлөрсөн удирдлагыг хэрхэн яаж тараах уу? Төвлөрсөн зохицуултыг яаж багасгах уу гэдэг бас үзэл баримтлалын өөрчлөлтөнд өнөөдөр өргөн барьсан хэдийгээр төсвийн тодтголч гисэн энэ хүрээнд төсвийн бодлогодоор энэ асуудлууд явж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр үзэл баримтлалын төвшөнд засгийн газараас барьж байгаа бодлогын төвшөнд энэ хуулийн зарим өөрчлөлтүүд нийцэхгүй байна гэдгийг хүрээнд Арц намын бүлгийн гишүүдээс олон гишүүнээс санал гарч байгаа учраас Арц намын бүлэг энэ хуулийн төслийн өөрчлөлтөн дээр 3 хоногийн завсарлага авъя. Эх 7 хоногийн даваа гарагийн бүлгийн хурлаар бид энэ асуудлыг хэлцэж байр суурь нэгтгэх хуулийн төсөл санаачлагчдаас нэмэлт мэдээлэл авах юм шаардлагатай байна. Иймээс Арц намын бүлэгт завсарлага өгөхийг хүсье. Өнөөдөр гол нь яг гишүүд хэлэлцэж байгаа асуудал маань хэлэлцүүлэг хоорондын хугацаа 5 хоногор хэмжигдэж байгаа. Тэгэхээр бид энэ санал хураалтуудыг өнөөдөртөө хийж дуусгах юм бол 7 дугаар сарын 9-ний өдөр буюу эх 7 хоногийн 3 дахь өдөр ажлын өдрүүдэд багтаж асуудлаа шийдэж дуусна. 10-наас эхлээд нөгөө амралтын өдрүүд бас тоологдоод эхэлнэ. Тэгэхээр бидэнд бол энэ хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал бол чухал байна. Хоёрдугаарт одоо Арц намын бүлгийн завсарлага авъя гэж байгаа хот байгуулалтын биш нийслэлийн төгжрлийг бууруулах тухай хуулийг одоо яаралтай гормоор хэлэлцүүлж өгөөч гэгээд засгийн газраас бас хүсэлт ирсэн байж байгаа учраас 3 хоногийн завсарлага өгөх боломж алга байна. За тэгэхээр 2 цагийн завсарлага Ардын намын бүлэгт өгье. 2 цагийн дараа яг эрцээрээ цуглан санал хураалт явна.